Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Компьютерийн мэдлэгээ сайжруулах цувралын 4-р дугаарыг компьютерийн инженер Амар Сайхны Түвшин Баяр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийнхөө таны мэдлэгийг сайжруулахаар хүрэх болонд компьютерийн график карт буюу GPU төхөөрөмжийг та бүхэндээ танилцуулахаар боллоо. За график картыг монголоор орчуулах юм бол график боловсруулах нэгж буюу график процессинг юнит гэж орчуулж болно. Компьютерийн график карт нь анх үүсгэхдээ бол 3 хэмжээст график дүрслэлийг хурцах зорилгоор бүтээгдсэн. Цаг хугацаа өнгөрөхөд тэд илүү уян хатан хөгжиж параметрлах боломжтой болж боловсруулах чадвараараа нэмэгдүүлсэн. За ингээд нэг өсөндөө график карт улам хөгжсөөр байгаад өдгөө өнөө үедээ тулгарсан. Компьютерийн график картын хамгийн чухал доторх тэр хөдөлгүүр нь бол график процессинг юнитийн engine буюу хөдөлгүүр бөгөөд энэ нь төв процессор буюу централ процессинг юнитийн эсрэг хувилбар юм аа. За энэ график карт нь таны толомыг бодит болгох, 3 хэмжээст дүрслэлийг боловсруулах, тухайн дүрсүүдийг төрөл бүрийн хэлбэрээр боловсруулахад тусалдаг юм төхөөрөмж юм. За ингээ график карт маань дотроо ерөнхийдөө 2 төрөлд ангилагддаг. Эхнийх нь болохоор discrete GPU буюу нэг өсөндөө таны компьютерийн их хавтан дээр тусдаа суудаг график картыг бол discrete GPU гэж нэрлэнэ. За нөгөөх нь integrated GPU буюу нэг өсөндөө таны төв процессор дотор хамтдаа дагалдж ирдэг ийм график картыг integrated GPU гэж нэрлэнэ. За энэ хоёр төрлийн график карт маань хоёулангийн ажиллагаа нь бол харилцан адилгүй байгаа. Ерөнхийдөө бол GPU буюу график процессинг юнит нь өөрийн гэсэн боловсруулах санах ойноос тухайн кэш хийж дүрсийг бол боловсруулдаг байгаа. Харин discrete GPU-гийн хувьд болохоор энэ маань төв процессороос тусдаа өөрийн гэсэн боловсруулах нэгжээр боловсруулалтыг бол хийдэг гэсэн үг. Харин integrated GPU нь болохоор нэг өсөндөө таны компьютерийн санах ойг хуваалцаж төв процессортой хамтарч боловсруулалтыг бол хийдгээрээ бас ялгаатай байгаамаа. За ингээ ерөнхийдөө дэлхийд дээр бол 2 төрлийн график картууд байдаг гэж түрүүн дурдсан. Discrete GPU гэдэг маань таны их хавтан дээр тусдан суудаг юм график картыг хэлж байгаа. За энэ дээр бол дэлхийд дээр томоохон 2 том үйлдвэрлэгч байгаа. Нэг нь бол AMD, нөгөөх нь NVIDIA компани байгаа. За харин integrated GPU нь болохоор таны компьютерийн төв процессорын дотор хамт ирдэг нэг өсөндөө төв процессорын нэг хэсэг болж ажилладаг юм график картыг хэлдэг. Энэ дээр бол Intel компани Iris гэж график карт байж байна. За энэ маань болохоор төрөл бүрийн графикыг боловсруулахдаа төв процессортойгоо хамтарч ажилладаг юм график картыг хэлнэ. За хүчин чадлын хувьд discrete график картыг бол арай гүйцэхгүй, ерөнхийдөө энгийн хэрэглээнд бол зориулагдсан байдаг. За ингээд discrete GPU-гийн сонгодог жишээ бол NVIDIA компани байж байна. За AMD компанийн Radeon төрлийн график картууд байдаг. За integrated GPU-гийн сонгодог жишээ бол Iris гэсэн график карт байна. За мөн Arc гэсэн график картууд сүүлд бас ихээр үйлдвэрлэлд нэвтэрсэн байгаа. За дэлхийд дээр график картыг боловсруулдаг 2 томоохон монопол компаниуд байдаг. Үүний нэг нь Advanced Micro Devices буюу AMD компани байдаг. За нөгөөх нь NVIDIA компани байгаа. За NVIDIA компани бол энэ 2024 онд 60.9 тэрбум долларын гүйцэтгэл хийсэн бол AMD буюу Advanced Micro Devices компани маань 25.8 тэрбум долларын гүйцэтгэлийг бол хийсэн байна. Тэгэхээр эдгээр хийсэн гүйцэтгэлүүд нь тухайн график картыг боловсруулах төхөөрөмжийг борлуулсан ашиг гэж ойлгож болно гэсэн үг. За ингээд манай сувгаар танд хүргэсэн бичлэг танд таалагдсан бол танд баярлалаа. Манай сувгийн бичлэгүүдийг дэмжиж subscribe дараарай, мөн лайк дарж share хийхээ мартуу зай залуусаа. Ингээд анхаарал хандуулсанд та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцаая.